너로던 산사겐 두둔겐들 못하긴 소견누다 만나는 대위겠지 핀듯은 바잉항아 따달래 자달래 대위겠지 핀듯은 너잉항 내긴내긴이시 하도달 Амгалан цагт алхаа гიშгээгээрээ явдаг. Аюултай цагт нисэн дүүлэн жигүүрлдэг. Суудлаас илэхэд солиод унах шиг болдог. Эвэл дэзнээ мордоход үнэнч зүтгэдэг. Ийм сайхан хосгүй хүлэг байж гинэ. Хөхөө намжлын домог ин хөврөх. Жухмал самсаанаас нь үүл гарч сагагнаас нь бороо туслах тэнгэрийн гуурст хүлгийн алхаа гიშгэ явдал давхиа хуурын чавхцсан дээгүр сэтгэлийн хөг торгон дэнж бөмбөрдөн тэмүүлэх үлгөө. Би одоо Бондгов аймгийн Үлзийдсэн энэ 2 дугаар баг гэж дээл хүн жилийн нуруу тийм нутагтай тийм нэгтэй газар төрсөн хүн дээ. Би ээжийнхэн 37 онд орно гарсан хүн би хонин жилтэй ээж минь мэчин жилтэй хүн байсан. Тэгээд ээжийнхэн одоо амийг аварч гарсан гэж намайг их хүндэлдэг байсан дээ. Урдч бас нас юу жийлэрхэн тэр хүүхэд гарахын тэр ч бас сүрхий даваатай цэртэй байсан гэж ярьцгаадаг байсан. Тэрнээс хашаа авдаа тэгээд одоо хуудаар мал 5 настайгаас эхлээд хураг гарыг хэлсэн хүн дөө. Тэгээд яа 60-аад нас 80 нас хүрэхэд ч одоо тэгээд том хонь хариулаад тэгэл. Тэгээд ботог торомны ажил хаяа мунтахад нөөцөл суудл хайшаал нүүн гангачиг болон заримдаа жаргалтай сайхан 100 гарна. Гомалаан барьсан готгоон юу саасан барьсан дагоогоон нэрсэн өрөн бясалгаан тавьсан тийм л цаг үе. Тэр үед чинь би одоо ээжигээ дагаж дэлээ хат их сайхан үзэсгэлэнтэй сайхан газар л да манай тань бас говьлууд нэг улайлс байдаггүй бас уултай хаттай олон тоороо мэд хайлс модтой зон гэдэг юм хангай шиг л хөхөөд онгодол өнгөнгөө шуужгэл хайлс бүйлс цэцэгдэл эрээн алг их тийм хаварч ногоонор чинь их бүйлс ногоо цэцгэлсэн амаар орох чинь тэр олон цэцэгний үнэр гэдэг чинь сэнгэнэл ачин сайхан байдаг байсан юм да. Тэгээ ээж минь бас ягчгүй дуу болчихдаг. Уртын дуу сайхан дуулдаг хүн байсан. Тэгээ эрээр харцгийг тэр дэлээ хадыг цуураатлан дуулна. Би ээжигээ дагд дуусаар яваад эрээр харцгийг би хамгийн анхан дуулсан дуу да. цаг хугацаа гэзэт нь 25 гэзэт нь 30 хүрчсэн том хүн болцсон явах юм билээ. Бодож хүсч явсан чинь нэг мэдсэн чинь өөрөө өвгөний тоонд орцсон ингээл дөөстөл. Явж байхад энэ хугацаанд яваад тэгээд харвагаасаа аваагийн гартаар өсч хоргоо шиг харуулж өссөн дөөт жоохон нэг муу зүггүй антухан дуурайсан адуусмал тайлхан дуурсан антун шоогоос юмсэн тийм лимгүй явсан хүндээ гэж ээжигээ дагаал дэлээ хатун чинь хонь хорог хамт дагаал явчихсан. Манай ээж яруу харцаг сайхан дуулдаг юм байсан. Ээжигээ дуурасаар яруу харцаг сорцсон. Хөгцөл намруулсаар намайг дуулуулах. Тэгэлгүй яах вэ? Амаавалжин юм гэж сайхан хөгөн байсан манайд олон ардуутай нам оруулан дандаа догоон нэрж тэдний хэвчил гэр дүүрэн уяа дүүрэн мартал би үдээр нь гүйж явна. Жах эрүүдхэн ямаранза найсэлгэх дагэрэнт зүгэх. За миний суугаад өөрийнхөө уужсэн тагштай монголоор хөгнө.
Тэгэхгүй яхав дуулуулах гэж яахгүй. Өнөөс нэг оцхалуцаагаад за миний хөө энэ эмээгүүнэртэн эрэ борон нэг дуулаад гал толгой. Тэгээд лэрорыг дууланд хогсчул зарим нь хөөрхийн нэлмасаарчил суудагсандаа тэгэл баг залуутайгаа хоолой шингэхэндээ хөөрхөл дуулдаг байсан юм болов уу. Нэлмасаар тэ нэлмасаарчгаа жилээц Тарган аймгийн бүдүүн гочоо гэж сайхан бүдүүн залуу нэг цагаан мотор мөрөн хоор хийц. Таргангийн жаахан шарга дарнаа хатсан сайхан нөө. Яаж гоод нэг сараж тайл гэж боддог. Тэгээд ихтэй яг гочоонод хоорог нь видео хөрөөдөн тэгэл сорчки гэж байгаа юм байхгүй дөө. Тэгээд 1951 онд 21 настай халагдж ирсэн. Нэг мөн яагаар зороод хойдээд улаандамөр арцаргиж хоёр чих гаргаад цар байхгүй шүү дээ. Унын дараа нь эдэм тавьдаг зүгээр нэг тостой баниараа гэж чадчихад ялгслаа. Гэсэн ахын нэг орны ванзны нэг ийм дугаар найсан цаашаа халкаад өнөөх нь халахаар тоо цааш нь бүлчихэд галдайгэл хөлөр гэж байгаа л хоорогт давар хатчих юм байна. Тэгж л хэлсэндээ тэгэл хуурдад хүн орж ирэл миний хуураар л боон юм болондоо хурд шиг юм гэнэ хурд шиг байхгүй хам тэр ганцхан баняар. Тэгэл зарим нь гоон миний хуураа нэг та нэг жон дараад өгчтэй. Дугаарх юм чинь гэж яг дугаард юм. Тэгэл өвгөцөлөг жаал гааго гэдэг цаана нэг юм дуурдаг юм байсан тэл гэж баг. Сөрсөн нэг юм доглон юмтай болоо. Маммаэн дэвигээ тийм күндсэн баян хаана дараллаа тааталлээ дэвигээ тийм күндсэн баян хаан гэдэг. Дондгой хаан соёлын ордонд байж байгаа л 63 онд 33 настай гарч ирсэн юм да. Энэ ойлгорт. Энэ тоолынхан хаваан дээр он тэргэлийн одоо газар юуны ус үержилтээр энэ богдолын чинь хормоогоор зам тавиж бүх албан газар чинь сувайдаг хийх энэ зам руу ч гараад ирсэн. Монд хэнээл дээр хэнэг газар бөөнөр сувайдаг хийж л байсан. Тэгээд чинь 60 эдэн диман нэг үер чинь 66 онд хата манайх чинь улсын наадмаар юмдаг. Манайх нь юуны баян зэрэг тавчааны гүүрээс ийшгэн байсан. Нөгөөдөр тэнгэр жаахан бөрхөгдөөхэн бороо жаахан хэрэгнээл наадамд очив юу яа гэж утгадаа болсон тавчаан дээр лэндэн сэрэн жүжигчин дараамын шатрын тэр зогсож байна. Тэгэл би дэрэгдэн яваад очсон за тэгэл төв орохсон надаа орой тоглолттой гэтсэн зогсож байна. Тэгсэн зүүн талаас нэг шарав хаад гараад ирлээ. Дөрөвөн сууц. Тэгээд дандаа ч нөх юунд суухсан тэг зүү юм хаалган онгоолгож хааж болохгүй тийм бол. Зайлуулын үлгэрчээ хөлөөний хэдэн жүжигчин дооч хүүхнүүд дандан сууж байна. Намны нэрээр дуудаа наашаа зүтгээд ороод ир гэж хашгичаал. Би хэд дэгж шавраа хэрэлэндэр хэд дэгж үзээд жайжан яхан татгшин яруулаад явах гэж байсан чинь дүүрэн хүндэд тэгж явсан аппос хөдөллөд. Тэгэл би нэг жоохон дэгж байсан тэгэл хөл авчихал буугаал үнтэл. Тэгэл яваал өглөө ерөөсөн энэ юу явахаа наадам үзэх байли. Тэнгэн дараач даалмал таглаа гэж бодож шагаа хармаддаг юм уу гэж бодоод. Өөрөө төрсөө бүхэлс дуулаа хажуудагаад гадаа сууцсан. Яа цахад ингээд байгаа юм гэж хадаад буцаал харах. Юусны мэддэгдээд гайхад байх юмгүй болчихсон. Тэгэл хамгийн наадсан хэдүүн дээр яваас манайхан сууж.
хөөе чи дагээ чи хаанаас гарав чи чинь яаж тэр хойтхыг харвал ямар юм яатсан. Энэ зөв хөнгөр байхгүй шүү. Тэр доор нэг тий шар хаалцны өнсөг зогож бараг. Авар хангийнхан гацсан перлээд юу ч гэдэг үл нэг хөвдөг юм тэрхтээ Орос Монголгүй тултанд аварх юм нэг очсон. Тэгээд тэр автобусанд суусан улсаас ганц хүү амьд үлдсэнгүүд остны хөл дөрж үү. Тэгээд үлдсэн тэгэхэд явцсан мөлөдөө юм Монгол хянаа зэна ёо тэгээд чи ёо яриа цаараач үлдэг үл бахлаг гэж өнөдөр боддгийн тэгээд өнөдөр Монгол хянаанд яхав алдаргавяг наваад хэшигийн хүртээд ард түмэндээ одоо хөндлөгдөж хайрлагдаж явдагтай би баярт байдгийн баярлахын дээр би Монгол хянаа уулын би миний сүлд сахиосны л одоо салшгүй хэсгийг дотор бодож явд юм. Сургууль дараагүй байхдаа Дагирын за сумынхаа улаан болонд баримтат кино гэжиг анх үзчихлээ. Дуугүй тэр нь. Ажуулдүрийн комбинат, эсхий гутлын фабрик, гуталчид, жагсаал, эндэр гарч, чой болсон бумцынд нар үгхэлж байх юм гинэ. Харин дуутай киноноос анхных нь Берлийн уналт кино үзэж суухдаа гайхаад л энэ үний юм болов хэмээн хавийнхаа хүмүүсээс байн асууж тэднийг баахан залхаасан аж. Зарим нь жүжигчд тоглож байгаамаа гэхэд Сталин Гитлертэй тийм адилхан хүн бас байдгаа хэмээн толгой сэгсрэн гайхаж суусан жаалхүү. Тэр цагаас ёстой л киноны донтой болсон гэсэн. Тэр юуны бүлийн нормын тэр нөгөн гэж орол байсан л та тэр. Тэрний нэг хүнд хэсэг надад айхтар байсан. Тэгээд тэр үед манай найруулагч зэрэг байсан доо. Тэгээд нэг та газар тайхнагээд бас нэг тийм бөөгийн юуны бас нэг тийм шинж байгаад байсан тэр зохиол мохиолын уншаад байгаад. Тэгээд нэг ороод тэр тайхах гээд наторохон ханиж яваад гэж өдөөний айлаас авчирсан байлгүй. Орой бүрэнх барж өгтөр ингээд тавьсан жигтих юм байсан нэг ямаа байдаг. Тэр ямааг л би алах. Тэгээд тэр ямааг орилж барьж байхад тэр зургал одоо явагдаж байх юм ухаантай. Ингээд их токсин цэнхэр ямаа байдсан тэгэл шарал балтгамал тэгэл яаргүй би л атаалах бол тэр тийм би өдөөний үеийн болгоон дээр ханямаа би дөндөө гаргаж үзсэн юм чинь. Ягаад малгаруудаараа өрийн цаалал ямаач их хөрөл их үүтэй амтэн шүү. Хань бол дуурахгүй шүү давтар. Ямаа бол тэгээд цааш нь харуул чадахгүй хүн бол мохоорлол яг нэвгүй л байдаг. Тэгсэн тэр дург авалтаар мотор л болсон ямаач унагаал гэсэн өрийн цаалал олон гоотлаа ганц дуурдаг юм ямаач. Бүлтгэнээ зүгээр ингээд суган дуур толгом болгоо. Найруулагч цаг навалдаг гэсэн. Наад ямаагаа орлуулаач. Тэгэл тэр ямаа орлохгүй ямаа хүчгүй цээгөө байгаа тэгэл. Тэндээс найруулж яхан тавьдаг гэсэн ерөөсөл нэг дотор үлхээг нагаачин болоо юу тэгэл ерөөсөн хүчээр чухал юу яваа зүрхийн цогтж явал үе цусны олгод жилсэн даваатгот. Нуурамгүй төрхөл байхгүй энэ лаан ялгт. Тэгэл хянуутгүй хэн тэр болонд нэг юм дуус. Тэрний дараахан нэг хөгийн болоод байсан би. Тэр ямаа алхад дуурахгүй хатан тавьдсан уу. Найруулагч яхан шаар татхлаар тэр юу ойрлохгүй юм яах вэ гэж нэг бодогдоод байсан. Ойрлж өгөхгүй жоодаг ямаа тэгэл үхэж. Тэн дээр явгүй юм шиг байсан. Тэгээд сүүлдэнд та тэр явган яач хатаа нэг юу яадаг юм нэг бөөгийн маягийн тийм юм. И өөрөө санаад хийсэн юм да.
тэрийн сүүлд нь бол харж байхад бас газар л бас тэр далдын юмд би болгож санаандаа тэгж эргөөж бодох хоёрдугаар тэр бөөгийн нэг маяг байсан тэрүүд тийм өдлөө хийгээд тэр зургуудад оруулж. Сүүлд нь харж явах л болцол юм харагдаж байсан. Наруулагч мод болсон яг бол. Аборигэн тайла. Габай ханта миний үнэг чилэлүү. Амьд зүрхээр тайл. Намайг болгож хайл. Бараг хэвээрэн шихуу явсан юу чинь тэр онны найрал байна да. Баргатын дээр гадарч үлээсэн нэг тийм л хүн байгаа тэр чинь. Ердөө тийм л хүн гаргаад ирсэн би. Тэрүүн дээр үл өөрөө хэгээрэл явчихсан шүү дээ. Хараагч ирдэгчсэн, зан хараагч ирдэгчсэн нэг л тийм л. Баргатын дээр гол. Танах яагаад ноосонд тушаахгүй сум нэгдлийн мэдээс атуулаад өдөр шөнөгүй шаардуулаад байна. За тэрний чинь ч мэджил байна. Цэмэн үтгэлчих нь ихээр нэг л өрхөхгүй тэнгэрийн янзлан хардсан. Та ер нь жилийн жилдэлж байдаг тэглэг ямар ханжаа байна. Амьтны сүүл барьж өгнөд ч тийм сайхан биш шүү дээ. Ондрыг олж дээ. Эхэл ёстой. Энэ хавьд нэг элбэг ус гаргаж хөл хэн хүн гэл ань л да. Та ч самулсан дөрхөн дээр. Энэ ч яхад дээ дарга минь. Заавандангуй ихтэй сайхан уу? Сайхан. За таттай сайхан байна уу? Сайхан. Та чи юм хийгээвэл хийж чаддаггүй юм аа. Энэ хашааг хэдэмээ сайхан болгож. Малчин бүр ийм ажилтай бол мал өсгөн гэж амдуурын хэлж болно. Дарга минь та мөвгнийг нэгтүүл гэж яах нь вэ? Харин эндингийнх тэр үед яг л байж байсан баргатын даргаыг л гаргаж ирсэн тэн дээр албатлаг тийм юм гаргаж ирээ. Тоглолт тэр үний акт юу тэр бодлоо бааштай нөхрийгөө 8 хийж явдаг нэг тийм юм. Тэр нэг л юунтай ажил хийхгүй мал мулхгүй байна. Тэр хоморомч акт магт үзүүлэл баргатын даргатай. Баргатын дарга таамсаргүй нэг акт нөрж чаддаг. Моцагалаасаа явж хойноос моо юм бэлчвас такой явчлаа моян байгаа нэг хойноос судлаад авчилж байгаа тэр түл тэр яхав тэр өөрийн ерөнхий характераар тоглолцсон дөө оны нарийн бадар. Дагиран за төмрийн дууг оруулж байхдаа Эрдэнэ засгийн унгыг өөрөө дуулсан гэсэн. Үнэхээр дуулдгийн бол маргааш үзнэ л боллоо. Би ч дэмий юм хэлчих үү дээ гэж бодоод дотроо ажил байлаа. Амандаа давтаж л өглөөн дууллаа. Төмөр гэртээ дөхөж ирээд Монгол ёсыг даган дуулахаа болж эсгэрээд л. Дуулж эсгэрч дуусмагц дорж балам найруулагч өгөөж ирээд намайг чангагчин тэрэн үнсчүүлээ. Ах тааварт дүүмэн найшир. Идгээ. Яагаагүй. Та босооч. Миний дөө. Найшир. Идгээ. Бүрөөт. Аханы бас чадахгүй. Эрхүндээ хайртай. Миний дүү хүрээд ирээ. За сэтханы зөвхөн төмөр гэж миний дүү дуулсан уу? Төмөрөө дуулсан. Та гэж юу? Тийм ээ. Би мөн дүүгээ алдар хэмлээ. Руугны баян ихтгэлгүй хонгор гэдэг. Санийг чинь бадарч тахал барж аваад ширлсэн гэдэг. Ахан ширтэг оргоод л энэ. Дүүмэн ахтан тос болж үз. Ерөн жилийн сайр гэдэг ч юм уу цагаар төмөрөл мэдээ дууштай үзэгчд маань. Тэгээд тэрүүн жаахан 90 дүүхэн тэгээд их. Яман дэх хоож удаа. Тийм л байхан л муим л гэж бодож л.
дуугийн хийсэндээ. Яаж вэ? Чамайг л дулаа цуулах гэж байна. Таны авдрах юм бэ? Засаг тааны цахиу төмөр гэж сонссон уу? Сонсоор барах уу? Өчүүхэн би хаттай яраадтай. Эрийг таньсангүй. Утсан чинь обааны минь өрсөж хайр. Өрсөө. Байлуу. Юун ч нарийнхан ам билээ дээ. Намайг өрсөөгөөч. Ядуу тэр холоос мартай дуулаад гэрэн дөхөд ирэхлээр ч одоо Монгол хүн болготойгоо дуулаад ирэхгүй шүү дээ. Ямар гал зуурсан хүн биш, солиорсон хүн биш, согтуу хүн биш. Эрүүл хүн бол тэхгүй. Тэгээд би ч өөрөө мэдээж л дуу хийж байхдаа бодол найруулагч маань тэгээд ойртоод бишгэрээд энэ гэж яг тэр өдөө хэлээгүй шүү дээ. Мөн дуугаа дуулаад одоо олзуурхад намайг багсан яг үгүй. Нэмлагаар дуулах уу, энер дуулах уу, дандаа нарийн дуулах гэдэг. Аргил дуухан дээр шууд эрийн сайрын гэнэ шинжээр дуулах хүн олдож өгөхгүй байсан байна л дээ. Зөвлөлт нь би оролдоод үзэхдээ гэсэн тэгээд хоёр маань баягаа дарж болно хоёр маань наа бом баяр шиг дөрөнд хэлбэц. Тэгэхэд чинь цаашаа харж угаад эхлээд нэг дуулуулсан тэгээд хаалганы туяанд нь гарч байгаа дүрсэн харагдаад байгаа нүдний болонгаар ингээд харахад. Тэгээд нэг дуул гэсэн коридорын хамаг улаангар ласаагаал тимээгүй дахиагаа өгчөөл тэгэл заавал матаар гээл бичээд бас ганц дуулсан чинь заавал наашаа одоо пөлтөнд хүрээд одоо нэг эндээ нэг дуулчих гэж. Пөлтөнд дээр гэж ирж нэг дуулаад хоёрхан дуулал намайг тавьчихсан. Дахиж чи би одоо батул шүттэй говь хүн бол дандаа ишгэрч хөдөө зуны цагт дандаа мартын дор наансан хөдөө явахдаа дандаа ишгэрч явдаг юм чинь говь хүн бол дандаа тийм арчинтай замтай салхи хөдлөж их дулаан халууныг зөөлөн сэвэлжэр салхитай болгох тийм арга ишгэрхэд энэ дан салхи хөдөлдөг юм чинь говьд бол тэгж байж тэгвэр төмөрийн дээр дуугүй гадаагаар хэлээр ишгэрээд ирсэлтэй аяин сайх ишгэрээд марнасан боол. Тэгээд лорн одоо хонгорж болсон сэвлэг даахны ийсэн өөрхөн хүн тэгвэр төмөрийг тасаад гүйгээд оччиход мөгөөр гэж байна. Сайр олон нэг тийм ээ. Нэг үгээр нэг шоогтлуулсаа тэгээд төөлхөн тэгээд гэрэл гэж байна. Дандаа энэ дуудах юм өөр дуу мэддэг юм уу? Энэ дуу хавэн замд нөхөр минь мотог минь хоол минь цэнгэж баяр минь байна. Орхи термосанд явчихсан. Ихтэйхэн барилсан байсан манай энэ зааланд саялийн нэг коллег үзэж байсан юм уу та. Өрөөндөө л жүжигтэй өрөөнд л байж байсан. Зайлуун сандаж битгэлгүйгээд ороод ирсэн. Баярлалаа. За баярлалаа гэсэн юм. Намайг чинь тэгвэрч аваад зулайдар нүсч яваантар суулж. За баярлалаа. Би яг өнөөдөр малайха ерөнхий нэгтгэл бодох ажил хийдэг. Таавал ажиллаж юм. Өвлийн хөтөн цагт түлээ ширэгтэй байдаг л ямар. Ямар ч гэсэн жилд нэг яваад очиж байна гэж бич бид нөө саргалаад нэг нөр хийгээд өгч байна гэж. Тэр бол их баярлсан байсан байх л да. Тэгээд үнэнхээр дандаа очиж нүүрс авч байгаагүй л дээ. Очсон яваал байсан бол хий нүүрс өхөл байсан байх л да. Тэгээд баярлсан байсан байхаа хөр. Манай нэг таад гэж боохосгүй тэрх болоо ахгүй сайхан гэж юу. Тэр нэг униарсан уу байна. Тэр чинь тарбан хайхан гэдэг юм. Тэр хөвгөлсөн сайхан нуруу чинь нөгөө алдартай тайшир шүү дээ. Чи ерэн тайшир хаан гэж дуусна уу? Өрөвдөлттэй тийм ч бол сэтгэлд хамт өрөвдөд явчихсан шүү. Бас л
өөрхөдөө ч одоо нэр мэдэх хүн мэлээ шүү гэж бодхолоор өдрийг айшгүй яваа. Үеийнхэн ундар Михайлын дуу хийсэн ганц муу агууган бодолцоход муу өнчиг хөтөг үлдчихээл. Болдогтой хаяа нэг арих оолооч. Тэгэл муу хөтөг хоёулаа яралт явуулах одоо ядарчтай. Нэг ээжийн байхад явах ямар янзтай байлгүй. Онцтой минь хөтөг яахтай. Гатма хөтөг сууж байгаа. Хоолой тэнгэрээд үтерэн дууг гэж. Тэгэл байсан. Чээж үтгэрэж. Өрөвдөд тийм чинь яар гайндал сэтгэл ороод ирнэ. Тэгнэ. Бид хоёрч мөчөөс хойш. Өнчиглээд байхад зэрэг жил байсан. Одоо яа гэв. Миний хөө удахгүй томэр болно. Сайн нэр болно та. Тэрнийг л наалдвал зөвл хийвэл тэр хянууны тоглолт моголтыг буулгахгүй хүн ч ер нь дуугаар дэж татна гэдэг бол хаанч байдаг гэсэн шүү. Эцэг маань Орос Туркийн дайнд явж байгаад намайг багад алгадчихсан юм байна лээ. Их минь ч гэсэн тэр жилийн том богборинд болсон их өлсгөлөнгөөр үхсэмдэг. Түүнээс хойш их хөдөлгөөн утгаас гарч Москваас ирээр тай. Монгол хүний одоо дээр үеийн тэр стенсил яриахоор хүндэтгэл харамсал гашуудлал лсэн бас юм чин дээр хүний дээр үеийн тэр дээр үеийг сохжоод юм Монгол хүний байдал яриахоор баяр баясгалан бүх юм л одоо тавхаа үед гаргаж ирэх тэр бол уламж ихнэ наалдцтай сонсоход Ийм да тэр ингээд бид хийх цагдаамар гэсэн хилдэг хүүшүү наадах чинь. Маа. Чи өөрийг том баатар гэж бодож байна уу? Яадаг тэр муу сайн замын сонгууч шүглдээ юм. Цаалаад бид. Яадаг. Тэр бүхэн чинь чивэр бит. Сэнон даруу. Таван ардаар хэдэн жил очнарыг хуугаад 2-3 дэвл болчихлоо. Цагийн жойна наруулж. Өнө гар яг очихтал татгас гэчт юм байна л. Маавэр мэд галгадах гэдэг. Яах вэ гэж. Нэг тагтагаар янзагнуул явал дахиад төрөс гараа хонжаахан болгол дүүшин дээр тавьсан. Ингээд гаят. Стоп! Болоо гэж. Ингэж цагдаамрыг босгож долооч шахаж байж нэр хүнд олж авсан биз. Чиний арга чинь зөв. Тэгэд аваа динтэхэн тавьсан байлгүй дээ. Бас варгийн манд цочрохоор ирэх шүү дээ. Араа хаалнаас эрүүл хэмжээд өндөрлөө болтгоо. Юм жижилж болохгүй шүү. Даги арай чи дөндөлчүүл гэж байна. Дөндөл гэдэг чи биш өөрөө тавьдаг гэж байна. Түүний дэлгэцнээ бүтээсэн хоньны найрын багийн дарга бадарч, талын цурайгийн намхай, их бүрдийн домгийн догшин харын цэрэг, уул усны үр садын өвгөн жунай, бүлээн нурмын ертөнцийн сүүлчийн өвгнийг хүмүүс андахгүй. Кинонд тоглож, хүний өмнөөс дуугарч, олны танил болсон энэ таваарш нэг л өглөө мал дагуул ам тосноо гэд Дөрсөн нутаг Дундгой аймгийн Үлзий цум руугаа арилж өгсөн зоргоороч хүнээ дээ. Тэг одоо орон дээр 5 жил өрийн орж ирээгүй юм байна. Суатрын талбайгаар явлаа. Засгийн газрын орд сайхан болжээ. Сайхан хөшөөнүүд ерөөсөн дана эргэн тойрны баярлаг байсан нүгэлтэй сайхан байна. Тэнгоо яваад үзээд хараад баймал сонирхож байна. Би ч одоо хэдэн юм да 63 онд байна уу? Монголын захиалчтай 3 дугаар хорилдын Дундгойс ирж байсан төлөөлөл. Тэгтэл энэ талбайгаар нэг сайн явж сууж эхэлж үзэж байгаа нь тэр. Тэг одоо бол шал өөр болжээ.
Дуурын театрнаас тарчин тэр үед бол том барилгууд нэг шүү. Одоо бол даанч болохгүй шүү дэднүүсэн дээр. Тийм л. Нэг шинжилт өөрчлөлттэй үеч бас нэг жаахан хатан духан байсан шүү. Тэгэл би тэтгэвртэй гараа Улаанбаатар ганц сар болол тэгэл дундуур натурэ. Тэгэл ханьяар болоо. Осын сайн малчин болчихгүй. Дундгов аймгийн Үлзий цумын уугуул Дагиранз 50 гаруй жилийн тэртээ хөхөө намжлын болон уулган шар ингэний тухай говийн ард түмний дунд яригддаг домгийг шүлэглэн туурвж, морин хуурын игшгэнд аялгуулан уншиж, Монголын залуучууд оюутны их наадмын алтан медаль хүртэж байлаа. Төдөлгүй аймгийн соёлын ордноос Монгол кино үйлдвэр татагдсанаар Монголын уран сайхны 50 гаруй кинонд гол болон туслах дүрд тоглон, гадаадын 300-аад кинонд дуу оруулж, тэр дундаа Тунгалаг Тамир киноны Цахиур төмөр, Зэрэг нэмхийн өмнө киноны Ноён нарын дүрд ам барьж дуу оруулсан нь ард түмний сэтгэлд хоногшсон юм а. Одоо хотоодоо ер нь их залуу жиж байна л да. Гэхдээ Монголын энэ сайхан уламжлалыг одоо цагийн хүмүүсүүд бол бас үндэснийхэн соёл иргэншил дээр үеийнхэн тэр яс жаншилыг одоо Монгол хүн гэдэг нь бас хойд үедээ үргэлжлүүлж одоо ахмад дэдсүүд бас залуу хөвгүүд хөдөн бас чин хоочны зааг зээг одоо ялгаа саналгааг хэлж өгөх сургаж байх. Тийм юм бол одоо юу стил дээ. Одоо хүүхдүүд залуучууд одоо хөдөөний талынхаа юмыг мэдэх юм баг гомболж байна шүү дээ. Уул усны ургамлын нэр томьёо мэдэхгүй, уул усны нэр мэдэхгүй. За тэгэл малыг одоо цаахан багхал мэдээд байна шүү дээ бас. Би өөр Монголд явж ил байлаа тэр Чингис хаан гэдэг дээр очсон. Гайхамшигтай сайхан хийж үлээ. Тэрний зассан барилга вайсан тэр сайхан цагаан гантгаар соо хэлбэрээ хийсэн байлаа Чингисийг. Тэр маш олон очиж үздэг газар үлээ тэр. Баянга гээчэнд очиад тасрах. Манайхан ч одоо энэ өвөр Монголын тэр Чингис хаан нэг жишээгээр манайхан бас энэ тантын одоо үзэсгэлэн сайхан газрууд энэ тентхийн зочин гээчний нүдүүлэх тийм газар л одоо энэ сайхан юу Чингисийн түүх онгон бол бас нэмж байгуулах хэрэгтэй юм л. Тэс төвдөн ч юм яах бишгүй сайхан юм орд харшин одоо сайхан баримлууд гайхамшигтай сайхан бүтээж л дээ. Эх орноохон сайхныг л одоо залуу тал сайн ойлгож явах хэрэгтэй байна л доо. Гайгүй насалж ил байна. Гэтэл өдөөний агаар малаж уул нь багаасан өсгөөсөн сурсан болохоор малын дэргэд байх малад хуугаа харах тэгэл уул хангаагаар явган нүцгээ явах энэ бүхэл одоо агаар гэдэг хөдөөч агаар гэдэг нь л сайхан байна. Түүгээр л одоо хүн гайгүй эрүүл чирэг л явдаг юм байна гэж өөрийн биеэр л ойлгож байна шүү дээ. Би ч өдөөгөө байхад үгүй хонь мал дуу ер нь морь унахгүй шүү. Явгал нэ санаамар явгах. Сайн чимээ өгч явахгүй хангаамтэн цэрхэн шүү дээ. Чимээгүй л байхам цаанаас л зүгээр байхгүй л байж мэдээс тоны. Өнөг мөнөг хүн бас бууцхан малын мэлтэртэй гэж бод. Тэмээ хариулж өгж байгаа бас хар сүлт дээр бас авчихсан мурд. Юмны элбэг цагт шүү дээ. Одоо ч үл хар сүлт мөл чинь хориотой шүү. Ярих юм. За танд баяр хүргэе. Сайн байна. Уртнаас л За танд ч гэсэн уртнаас л удаан зэрэг. Ярая. За баярлалаа. За. Сайхан авгонтой боллоо. Тэр кино үйлдвэрт байхдаа хаанлвал хаана элдв сонин хачин яриа өрнүүлж бусдыгаа уруу татаад ажил хийлэгдэхгүй байсан гэдэг. Үзсэн, харсан, дуулсан, сонссноо чухмал өнгөтөр ярих.
Хуурыг нь бариулчихвал бүрч явж өгнө. Хуурийнх нь хоёр хялгасан дээр домог янзгааж, буйлж өөрөө домог болно. Өнөөдөр сайн сайхан гэдэг ч одоо хүн ер нь хаач ажиллаж явсан ямар ч ажилдаа хамт олон гэдэг л айхтар үүрэгтэй дээ. Хамт олонтойгоо найрсаг сайхан ажиллаж, хамтарч ажиллаж, үерхэж, наадаж, цэнгэж, хэн ханийхан ядарсан зүдэрсэн зовлон жаргалыг хуваалцаж олон он жил нэг дөрөв удаахан жил ажиллаад ирэх хүн гэдэг юм даа. Айхтар ижилдэг юм тандаа. Тэгэхээр чинь одоо надтай чинь үгүй л одоо үерхэл хаач басан Монгол хянунд ирсэн цагаас хойш хаана л дандаа л оногоо мангаа ярьсан огшин залуу амтан цоглуулсан инээ таниад болол явж байсан хүн ч одоо тэгээд мөн талига дандан бадраа байна. Тэд хоёр бол юм зартай байсан доо. Энэ үйлдвэртэн хаал хүн юм л. Эсэн басан болол амтны нэ түгээл. Тэгээд явдаг юм. Тэгээд хамт олон ер нь дээд зэргийн юу дээд төшигтэй хүнд хамт олонтойгоо хамт явсан цагт хойд ямар баг зэргийн одоо алдаа алдах баг зэргийн юу бахад хамт олон согттой шүү. Яагаад ч хэр алдаахгүй. Тэгэл өөрсдийнх дунд хүнэнд яваач. Тэр бол бас ихээр багаар ихээр чуу хамт арсаар залуухан байхад бас алигэнд блэлэг дотогдол гаргаж барьж байхыг тэгэх. Тэрний чинь сайхан манай өвгөн найруулаг чигж дуаваа одоо тэгэл олон сайхан үлийн нөхдөд манай жижиг ангийн хэд ер нь ханууны хамт олон ер нь сайхан дөө. Энийг өргөд өгөөч. Тацаа наслаарай. Шүнгинэ тийм ээ. Шүн. Вахчин шүн амчихгүй. Би таныг гомдохгүй. Хичээгээрээ шүн гэдэг чинь өдөрт айдлгүй. Зовлонтой. Тэгээд гол эртэй хэлэх үү. Ер нь гिचний хөө. Хороод хинцэж хэлэхгүй. Сүүлд ганцхан шин очиад юм авахад амар. Ер нь санаанаас гарахгүй шүү. Энэ хамтарч ажил хамтарч явж зүтгэж байсан суу. Тэгээ Монгол хянаа үйлдвэрийн санаанаас гарахгүй. Улаанбаатар дөнгөж буугаал холбоос дундгаас явж ирчихэл. Босаалтаа нэг жал байж ердөө хянаа үйлдвэр явмаар тэгэл автобусын зугаалд ирчихлээ. Тэгээд яг хянаа үйлдвэр хүнд очоод нэг л хэрэгтэй юм эсвэл дамжаачаал тэгэл жааланда танд унастагаа уулзаад яриад. Тэгжил явж нэг сэтгэл тэнэндээ тэгдэг л байсан. Одоо ч гэсэн хаваар хянаа үйлдвэр дээр л ирчихсэн явж дээ хянаа үйлдвэр. Тассан газрын даавах даав зөөлөн гэж хуучны үгтэй дөө. Нэг газар чинь жаахуудаа тоглоо тэгээд. Нэг ясны гэрээрэн луулаа явчихдаг юм дөө. Тэнд ажиллаж ядарч байсан тэнийг мэдэхгүй юу. Тунгаахгүй. Тэгдэг л байсан да. Дурсан санагалцах юм бол зөндөө ихэлдөө. Хүний хүсэл тэмүүлвэл тэгээд тэний одоо юундан эцэстэн хүрээд одоо хандчих нь болчих нэг юм байх штэ. Одоо бол нас өвөрлөө тэгсэн гэсэн ч сайхан таарсан зохиол настай өвгцүүл тиймтэй зохиол байхад бол оролцсон тагнал да. Тоглолцох хүсэлтэй л байд. Одоо тэр хідэн малаа эргүүлсэн шигэ. Бөмбөр ягаан толгодынхоо дунд магадгүй эр бор харцгаа тэрлэгээ гандтал гэгэл зүүлэнхэн жаргаж яваа.
Сайр шамдны усы шамдан шавхаа дурагддаг сайн хүмүүний үрийг дарлан доромжилж болдог шүү. Аяа хөөрхи алдрын минут арслангийн зүлзэг нь ууландан хүчтэй амргийн сэтгэл нь хоёр биендээ хүчтэй шүү. Аяа хөөрхи алдрын минутыг ийм бадаг бол хойшоо яваад байдгийн тэгээд хайчин чигтэй шаргааран халхайхан гоёг тоолна айртай амрыг түнтэйгээр хамжин суугаад жаргана. Багаахан барлыгаарам баруун уулыг даванда банчин болоод далайламда эргэж мөргөд сэнгэн жаргана гэж энэ дуу төгсчил байгаа гэдэг шиг яваар ирээр харцдаг. Ээж минь орд ингэж доолж байсан дөө. За. Тэгээд ийм байсан да.